Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш наран санаж явна. Салаагархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаагаад сурагч насаа үлдээлэ баяртай. Сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Нэгээс аваалтаж ягнэ. За баярлалаа гоё хүүхэд насны дурсамж бас зэрэгээд нөгөө зогсдог байсан болон дохоо харагдаад бас их сонирн байна. Гой санагдаж байна. Нийт төгсөлтөй баяр хүргэе. За тэгээд нийт төгсөгчдөө одоо 2006 оны бүх ангийн найзуудаа 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Сэтгэл айгүй бас их догдолт юм байна. Одоо бас нөгөө буцаа хүүхэд насндаа очдөг юм байна ерөөс энэ чинь ерөөсөө. Тэгээ яг л ерөөс нөгөө нэг та хэдийг одоо ингээ харж байгаа ерөөс бүгдээрээ л ерөөс нөгөө багийнхан төрхөөр харагддаг юм байна ерөөсөө. 20 жилийн дараа эргээд хичээл зуух чинь ямар байна? Нөгөө гоё байна. Ингээд анги хамтлагаар цуглараад хүүхэд насаа дурсаад ингээд бүгдээр цугсанд баяртай байна. Ингээд нийт төгсөгчдөө ингээд баярын мэнд хүргье. За баярлалаа. За сургууль дээр 20 жилийн дараа ирэх ямар байна? Сэтгэлдээ идэж ягнэ. Нийт төгсөгчдийн Өнгөрсөн жил саксид тэмцээнээр ирсэн шүү дээ. Яг 19 жилд өмнө нь юуроос ирээгүй байсан. Тэгээд сэтгэл амар хөдлөсөн. дурсамж хорооцох Яг тэрнтэй адилхан байдгаар ойрхон ойрхон баймаар юм байна л гэж бодогдчихээн. Тэгээ яалчгүй бид нар нөө ажил амьдрал хүүхэдтэй ингэж явсаар хагаад яг эд насн дээрээ явж ий. Тэр дундуураа нэг өдөрсөндөө ингэж хав зах үнэхээр гоё байна. Тэгээд үнэхээр 20 жилийн дараах бид нар сая автобус нар ярьж байсан. Өнөөдөр бүгдээрээ 18 таа шүү гэ. хашааны гаднаагаа төгсөгчдөө сургуулийнхаа өмнө Та бүхэндээ нар бороо сүлэлтсэн нарлаг сайхан зуны өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр. Энэ өдөр бид хамтдаа бахархал болсон сургуулийнхаа өмнө баяр хөөр аз жаргалаар дүүрэн ангийнхаа найзуудын хамтаар дурсамж 20 буюу төрлөх сургуулаа төгссөний 20 жилийн он баярын уулзалтаа яг энэ цаг мөчид албан ёсоор эхлүүлж байна. Нийт төгсөгчдөө 20 жилийн он баярын мэндийг хүргэе. Асан туршдаа мартамгүй
гинэн цайлган үерхэл минь насаараа нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ за цанахтаа санчихтаа гамбагийн андууд минь урсах цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл бай минхэн орчлон мартимгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ хамтдаа дуулъя явдаг юм шүү би танрыгаа таасэн үенгд чилүү атхан дорсаж хантан өнгөрөх энхэн насны эндэн холбоо ойшоо хатад оцаашаа баярын дөргий Гамбагийн андууд минь ойлрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл нэргээд хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй нэгнэн үгүйлэх нэг ангийнхан бэлээ ангийнхан байна уу хамтдаа дуулъя хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтхан дорсаж хамтдаа өнгөрөх энхэн насны эндэн холбоо дахин нэг хамтдаа дуулъя хайрлаж явдаг юм шүү би танрыгаа хамтдаа өнгөрсөн үеинд чилүү алтхан дорсаж хамтдаа өнгөрөх энхэн насны эндэн холбоо дуулжсэн анхны хараа дуулжсэн цааш Одоо бүгдээрээ хамтдаа 20 жилийн биш 30 жилийн өмнөх дурсамж мэдрэмжээ хамтдаа мэдэрцгээе. Учир нь бид бүхний дурсамж хичээл эхлэхэд бэлэн болж хонх дуурчээ. Ардын сургуулийн 96 оны 9-р сарын 1-ний өдөр. За, нэгэ бэ гэдэг ангид хайр дээр өнөөдөр орох гэж байна шүү. Заа юу. За, нэрээ чи чадах уу? Нэрээ би чи сураад ороод ирсэн байх. За, тэгвэл нэрээ чи чи. 10 жилийн ардан орхлоо. Yeah.
Хашуу зураас яваад доош буугаад. Аус яаж ч. Хашуу дуурайгаад бичиж. Дээрээс нь бичиж. Ачиг үсэ тайдаг юм шиг. Хаасан малгаш юм биш. Шавар малгаш юм байна. Ингээд дуурай зураастай. За дараагийн нэг бичлэг нь болохоор ийм бичлэг. Сайн хараарай. За хичээгээд гоё ичээ. Нэг нь нугацсан бол дараагийнх нь гоё ичээгээ бодоод. Яг яаж ичгийг хармаар ах юм. Надаас гоё ичээ. Багшаа ширээ хэлгээд мөгөө чичтэй гэж. Яг нэг томоотой суугаарай. Томоотой ингээд юу? Яшаа ба ичээ тийм бай. За жижига сайн бичсэн тийм ээ. За уртаа. За нэг За өнөөдрийн чинь дуслаа баяртай өгтүүдээ. Модон ширээнд тохойн нийлүүлэн хавар ийг үдсэн болохоор мөрөөдөл дүр нөхөрлөж намрыг угтсан болохоор мөнхөд дурсах сурагч насны нөхөрлөл дурсгалын дэвтэрт минь өнөөдөр эргэн учрахын ерөөлт болзоо тэмдэглэгдсэн учраас ухаан балчир насны эрвэхэ шиг гутлын мөр танхим дүүрэн тамхтай төрлөх сургуульдаа бид эргэн учрлаа. Оюн хинцхэн дуугаараа ижилтэн инээж хөгжилдсөн сурагч насаан нэхэн дурслаа. Хүслийн жимээр мөрөөдлийнхөө зүг хүрэхээр бид таран оцсон ч халуун зүрхэнд нандин дурсамжууд хонхны дуутай мөнхөрсөн болохоор намтар дотроо нарыг мандуулсаар найзууд бид эргэн золгож байна. Аавууд ээжүүд болсон гэвч алагхан багын дүрхэн хിവэрэ 10 жилийн нөхөрлөл минь 20 жилээр батжлаа. Дурсгалын дэвтрээ эргэн сөхцгөөе, зургийн цомгоо дэлгэм шээцгээе. Тийм ээ. Дэвтэр минь ав адилхан 42 дугаар сургууль гэсэн хаягтай. Дахин уулзах энхэн мөч догтлол дүүрэн хүлээлттэй. Улс орондоо үнэнчээр хөдөлмөрлөн зүтгэж ухаан амьдралаа зөвхөн шавнартан зориулсан ачит багш нартан ёслоё. Багнаас нандин дурсамжиндаа эргэн аялахаар баярын ширээгээ тойрон суусан найзуудаа хамтдаа бүтээх бас нэгэн баярт өдрийн мэндийг дэвшүүлье. Тийм ээ. Бид насан туршдаа нэгэн хаягтай нэг ангийн хаан.
Шүшөөсөн нэглэгдэн энэ танхимыг тэтгэл тоглолт гэсэн ядаг хүлээсэн 2006 оны төгсөгчдийн дуу хоолойг сонсъё. Сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ оройн амар амгалан айлтган мэдчлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн уулзалт дурсамж 20 хүлээн авалтаар энэ цаг мөчид үргэлжилж байна. Бүгдээрээ хамтдаа 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг амьдралынхаа хамгийн тод өнгөтэй дурсамж болгон хадгалж үлдээхэд бэлэн үү? Тэгвэл бүгдээрээ хамтдаа эхлүүлцгээе. Энэхүү 42 дугаар сургуулийг 2006 онд төгссөн нийт төгсөгчдийн 20 жилийн ойн баярын уулзалт өглөөнөөс ахуулаад өнөөдрийн яг энэ цаг мөчийг хүртэл дурсамж дүүрэн сэтгэл тогтолт баяр хөөр дүүрэн үргэлжилж байна. Дурсамж хичээлээ хийчихсэн хүмүүсийн нүүр нь гэрэлтээд энэ гэрэлнүүдээс тод харагдаж байна. Та бүхэн байна. Үнэхээр гоё харагдаж байна. Мөрөөдлөө биелүүлж чадсан гэдэгт итгэж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа үчийнхээ баярын цэнгүүнийг эхлүүлцгээе. Би яг энэ цаг мөчид 20 жилийн ойн уулзалтынхаа хүлээн авалтыг сэтгэл тоглон хүлээж яг энэ цаг мөчид бие биенээсээ эрч хүчийг, бие биенээсээ эерэг энергийг, бие биенээсээ аз жаргалыг мэдрэн суугаа эрхэм ангийнхаа хамт олнуудад мэдлэгээ дэвшүүлэх хэмээн би микрофоны өмнө тайзнаа 10-ын А болон БВГ Д ангийн дарга нар болон төлөөллүүдийг нь тайсан хүндэтгэн урьж байна. Арвин А ангийн төлөөлөл лавга таныг 10-ын Б ангийн дарга Ган Туяа, 10-ын Б ангийн дарга Нямбаяр, 10-ын Г ангийн дарга Солонгоо болон 10-ын Д ангийн дарга Сувд Эрдэнэ нарыг тайзнаа хүндэтгэн урьж байна. Мөн өнөөдрийн 20 жилийн ойн уулзалтыг зохион байгуулж байгаа зохион байгуулах комиссийн төлөөллүүдийг мөн тайзнаа урьж байна. Энэ өдөр нэгэн хүсэл зорилготой, нэгэн хүсэл тэмүүлэлтэй эрхэм дотны хүмүүстэй дурсамж дүүрэн энэ өдрийг бэлэглэж энэ гайхамшигтай цаг мөчийг бие биендээ түгээж байгаа зохион байгуулах комиссийнхаа бүгдээрээ дахин хамгийн чанга аргалаад таашия. Ингээд ангийн төлөөлөл болон ангийн дарга нарын мэдчилгээг энэ тахинд суугаа хүмүүнийг болгон сэтгэл тоглон хүлээж байгаа. Тийм учраас микрофоныг олон зүйл нуршилгүйгээр 10-ын А ангийн төлөөлөл хавга тань шилжүүлье. За баярлалаа. Сайн байна уу эрхэм багш нараа. Сайн байна уу миний хамт олон минь. Найз нөхөд минь. За бид нар ихэд нэг нь 20 жилиг 96 оноос 2006 оны хооронд 20 жилиг хамт туулж өнгөрүүлжээ. 20 жилийн өмнө миний найзууд амьдралынхаа мөр мөрийг хөөгөөд олон сайхан олж амьд дурсамжийг бүтээсэн байх гэж найдаж байна. Харж байна найз нь. Гэхдээ гэвчиг бидний 20 жилийн одоо хамт өнгөрүүлсэн дурсамжийг өнөөдөр ингээд бөөндөө цуглаад бөөндөө сайхан тэмдэглэж аваад найз нь маш их баривттай байна. Тэгээд найзуудаа, эрхэм багш нартаа, эрхэм багш нарынхаа сургаалаар бид нар чинь шавнар чинь сайн яваа юм шүү гэдгээ энэ өдөр харуулах гэж энд цугласан гэж ойлгож байгаа. Мөн бид нар өнөөдөр бид нар найзууд нь мөн сайн яваа шүү, ийм байгаа шүү, ийм өөрчлөлт амжилттай байгаа шүү гэдгээ мөн ярилцах гэж найз нөхдөөрөө цугласан байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр миний найзууд, миний багш нар энэ өдрийг өнөөдөр бүр дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Үргэлжлүүлэн 10-ын Б ангийн төлөөлөл ангийн дарга. Сайн байцгаана уу найзууд, эрхэм багш нар, ангийн андуудаа. Энэ өдөр ингээд 2006-оос хойш 20 жилийн дараа ингээд өнөр ахид цугларлаа. Энэ өдөр 20 жилийн дараа нэг л өдөр одоо ингээд тохиож байна. Айгуу гоё байна. Найз нарыг арах гоё байна. Бид нар бүгдөө хүл нэмсэн, олуулаа болсон гоё байна. Та нартайгаа уулзах надад сэтгэл айгуу амар өндөр байна. Тэгээд ийм ингээд нэр амар сэтгэл хөөрөөд байна. Тэгээд ингээд биднийг ийм гоё залуучууд, бүсгүйчүүд болгож хүмүүжүүлсэн ангийнхаа багш нартаа баярлалаа хэлмээр байна. Та нарын минь хүч хөдөлмөр биднийг ийм одоо юу гэж хэлэх юм бэ? Гоё сайхан хөдөлмөр залуучууд болгоход та хэдийн хөдөлмөр хамгийн их байсан шүү гэж хэлмээр байна.
Тэ. Одоо ингээд өнөөдөр 20 жилээ тэмдэглэж байна. Дараа нь одоо ингээд 25 30 жилээ тэмдэглэн энээс олон уулаа тий уулзч бүр гоё олуулаа уулзах байхаа гэж би бодож байна. За баярлаа. Бэнэ. За. Энд хуран цугларсан анд нөхдөд болон үе тэнгийн тохооны илүүлэн суусан найзуудаа энэ үдшийн мэндийг хүргэе. Эрхэм хүндлэн, хайрлан багш нартаа бас энэ үдшийн мэндийг хүргэе. Энэ өдрийг ийм олуулаа цуглуулах гэж энэ зохион байгуулалтын арын албыг хаасан бүх энэ сайхан санаа нэгдээд, ив нэгдээ тий энэ хүч хөдөлмөрийг гаргасан зохион байгуулалтын албаныхандаа бас баярыг хүргье. Энэ үдэш бол та нарын үдэш юм аа. Та нар зориулсан юм аа. Энэ үдэш та нар маань өөрснийгөө сурагч насныхаа гигэн дурсамжаар хөглөгдөөд инээдхөөр баярлалаараа бүгдээрээ хамтдаа тэр үеэ иргэн санах нэгэн үдэш байгаасаа гэсэндээ бид нар хичээсэн юм шүү. Бүгдээрэнд нь энэ 20 жилийн ойн баяр шигэ 30 жил, 40 жил, 50 жил ингэж хамтдаа уулзахыг ерөөл дэвшүүлье. Та нартаа бүгдээрэнд нь 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. За бүгдд нь орой минь хүргэе. Тэгээд 20 жилийн дараа эргээд уулзсан, найз нарыгаа харсан, багшигаа харсан, сургууль дээрээ очисон. Тэгээд сэтгэл санаа ер нь сүүлийн 1 сар маш гоё байгаа. Тэгээд 20 жилийн хугацаанд ерөөсөө энэ бүхнийг мартсан байсан байна гэдгээ сүүлийн 1 сарын дотор мэдрээд ойлгоод тэгээд ямар тэр нэг хүүхэд насны дурсамж гэдэг юм чинь нэрээ хаана үлдсэн бэ гэж бодтол тийм 1 сарыг өнгөрөөлөө. Тэгээд танилтай бол таны талын чинээ гэж ярьдаг. Бид нар ийм олуулаа. 5-аас 7 бүлэг ингээд төгссөн 8 10 дугаар анги. Тэгсэн чинь ингээд бүгдээрээ амжилттай явж байгаа, бүгдээрээ өөр ажил мэргэжил эрхэлж байгаа. Тэгээ биенийхээ хаана юу хийж байгаа, хаана ямар явааг мэддэггүй байсан юм байна. Тэгээ нөгөө амраагийн дуучин бас сургууль дээр өнгөрсөн 20 жил өөрсдөө цуглачаад тэрнээс хойш бүгдээрээ ингээд зүрхний андууд буцаад болцгоосон, бүгдээрээ бие биенийхээ амьдралыг дэмнээд ингээд нөхөрлөө сэргийгээд явж байгаа гэдэг үгийг сонсоод нэрээ тийм байгаасай гэж бас хүсэж байгаа шүү. Тэгэхээр бөөнөрөө энэ цаг мөчөөс хойш 30 жилээ, 40 жилээ ёстой нөгөө өвдөг тохооныхоо тосыг өвчин намдах тосыг ярьтлаа хамт сайхан нөхөрлөе, бие биенээ дэмнээ гэж хүсэж байна. Тэгээд арын албанд ажилласан манай залуучууд сарын хугацаанд бас баггүй ажлыг амжууллаа. Тэгээ энэ олон хүүхдүүдийг цуглуулна гэдэг чинь бас амаргүй ажил байд юм бэ шүү. Тэгээд залуучуудаа маш их баярлалаа. Та хэд маань зөндөө хичээсэн. Тэгээд чирийн чи да энийн би да гэд. Тэгээд өнөөдөр бас хүүхдүүдийн сэтгэлийг ингээд сонсож байхад ёо ямар гоё зохион байгуулж байна та хэд ёо амар их ажил амжуулжээ гэдээ бас магтж байгаа үгийг сонсоод баярлсан шүү. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс хэрвэн эрдэмийн шимиг хүртэсэн 10 жилиг ардаа орхилоо хэрвэн эрдэмийн шимиг хүртэсэн ачид багш нараа санаж явна. Салахархан гизэн дээрчин нууцэн цэцээ ахаад ургахгүй
Санаа сэтгэл догтлон зэнгэнэ хонхон дууга дандаа сонсохгүй сонирхойгийн хаалгыг зөвлөн хараа сурагч наасаа үлдээлийн баяртай гинхэн насны хангудлоо би ухаан урдхан юм шиг санагдаж байсан гэрээлийн хурдаар өнгөрсөн жилүүдээ гинхэн насна та бид мартахгүй эрдэмийг сураад гоцдоо гэлээ аюулхан зэлжинэ дүүрэн баяртай эргээд ангидаа сохвигээр ахлаган өдрөндөө содан нүдмэстэй Сонжонара улаан тосч бэрээсэ зоцонжаз мохё сургуулийн босоолаасаа зурдим шиг өнгөрсөн 10 жилийн дараа зовж чамдаа илгээд харами чиглэлцээ 10 жил үерсэн амхан дурсан жам өнхөж амьд салахгүй амнаж болсон 10 жил үерсэн амхан дурсан жам өнхөж амьд салахгүй амнаж болсон бихэн цэгэрсэн хорооны миньхээ Өсөлийн дэвтэртэйгээ хоцорлоо Тохон сэмэрсэн дүрэмт хувцас минь Томихоо хүртэйгээ аргагүй дүлдлээ Сүлжин усан чигчээлийн дараа ангиараа жахан хүнсийч Сүдэр хавын өдрөөр Айсхан дундаа бид нулмястай ангийн хөгүүд минь тузиг минь талаас ангийн магш минь дахиад зэмлээж ангийн огтуд минь ахин инэмсэлээж Аудах хавтаа хайртай ангийн хөгүүд минь тузиг минь талаас ангийн багш минь дахиад зэмлээж ангийн огтуд минь ахин инэмсэлээж Аудах хавтаа хайртай
Зүгсэлтэлдэм дурсан жүлдээ зургийн зур Ахныхаа зөдөн мөсөн шигэл байсан Сэтгэлийн гол ахын мөнчээ Ахныхаа зүрхий дошоо Нүдийн дурсан Харин жилийн зохион байгуулах комиссийн яг болсон шинэ мөдөр болж өглөө бүгдээ хамтдаа 30 жилийн өмнө дурсамжаар аялал дурсамжид үзсэн бол яг энэ цаг мөчид 20 жилийн өмнөх төгсөлтийн дурсамжаар аялж чадсан баг гэж бодож байна. Хүн болгоны зүрх сэтгэл догдолсон энэ гоё мэдчилгээг санаачилсан 10-ын Д ангийн дараа сууд эрдний сэтгэлийг яг энэ цаг мөчид сонсож бүгдээ хамтдаа баяр цэгмэнэ үргэлжлүүлцгээе. Энэ сайхан өдрийн 30 жил ой баярын үндэсний арга хэмжээндээ хүндэтгэн ирсэнд талархал илэрхийлье. Та бүхэн миний сайхан өдрөө хизээч мартахааргүйгээр гоё түүх болгон дурсгал болгон үлдээгээрээ. Тэгээд өнөөдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэ. Баярлалаа. Өнөөдөр бид бүхнийг сургуулийн босгоор алхуулж, сургуулийн хаалгыг татуулж, үсэг заасан ардын ачит багш нарынхаа үгийг сонсохгүй байхын аргагүй. Тэм учраас би 5 ангийнхаа багш нарыг яг одоо тайзнаа бас хүндэтгэн урьж байна. Ачит багш минь танийгаа өнөөдөр бас яахын аргагүй догтлол баяр хөөрөөр дүүрэн энэ тахин сууж байгаа хүн нэг бүрийг эх орныхоо хөгжил цэцгэл бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан салбарын шилдэг ийм хүмүүс болгосон ачит багш нар бол та бүхнийг хараад баяр хөөр догтлол басгүй бахархал дүүрэн байгаа хаа гэж бодож байна. Тэр ч утгаараа эдгээр эрхэм хүмүүсийнхээ энэ цаг мөчид мэдэрч байгаа мэдрэмж сэтгэл догтлол баяр хөөрийн мэдчилгээг нь та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. За энд туран цугласан 2006 оныхоо бүх төгсөгч шав нартаа өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. 20 жилгээд бодохоор маш урт хугацаа юм шиг мөртлөө өнгөрсөн цаг хугацааг эргээд дурсахаар маш хурдан болоод өнгөрчихсөн байж идэг. Тэгээ өнөөдөр та хэдтэй ингээд уулзаад харж байхад бүх хүүхдийн царай төрх. За энэ ангид байсан, энэ ангид байсан ингээд бүгдийг нь таниад байгаа мөртлөө зарим нэг хүүхдүүдийнхээ багш нэрийг оноохгүй байгаа шүү. Уучлаарай. Тэгээ хэрвээ багш ингээд тэрээгээ дуудаж чадахгүй байгаа бол өөрөө гүйж ирээд би тэр байна багшаа гэд ирээд үнсүүлчээрээ.
Тэгэхгүй болохоор багш нь ингээд таниад байгаа мөртлөө нэрийн хэн блэ гэд ингээд дунд нь хольж утгаа жоохон онохгүй байгаад байгаа шүү. За тэгээ өнөөдөр ингээд цуглаад дурсамж уулзалтаа хийгээд 20 жилийнхаа одоо хүүхэд насныхаа дурсамжийг сэргээгээд уулзж байгаа та бүхэндээ бүгдэнд нь баярын мэнд хүргээд санаа зовох юмгүй чөлөөтэй байгаад хүүхэд насныхаа дурсамжийг сайн сэргээгээрэй л гэж хэлье. За сайн байцгаана уу. Энэ орой хуран цугласан нийт шавнартаа болон эрхэм хүндэт багш нартаа энэ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За тэгээд би баг өөрөө л 20 жилийн ой тэмдэглэж байгаа юм шиг сэтгэл төрөөд байна. За тэгээд надад урилга илгээж гинтийн байдлаар урилга хөргүүлсэн. Тэгээд үнэхээр сэтгэл догдолсон. Зохион байгуулах комиссийнхандаа болон нийт шавнартаа маш их баярлаж талархснаа илэрхийлье. Ингээд би бас өөрөө саяхан 20 жил 30 жил тэмдэглэсэн. Өнөөдөр би өөрөө л ойн баяраа тэмдэглэж байгаа юм шиг санагдаад байна. Тэгээд ингээд хөөрхөн шавнартаа ирээдүйн амьдралд нь аз жаргал хиймэр бүх сайн сайхан бүхнийг хүсээд хамгийн гол нь эрүүл байвал бүхнийг авчирдаг гэдгийг одоо өдийн насны өндөрлөгөөс гэдэг юм уу? Ер нь айгу хүн эрүүл байвал бүхнийг хийж чаддаг гэдгийг л багш нь айгу их ойлгосон. Ингээ та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа. Ингээд урьсанд бас баярлалаа. За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За ингээд та бүхэндээ энэ оройн гал халуун мэндийг гэр бүлд нь өөр хүүхдүүдэд нь цаашлах нь ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Багш дөнгөж болоод 42 дугаар сургуульд ирэхэд та бүгд маань дунд ангийн сурагч нар болсон бяцхан шавнар байлаа. Өнөөдөр ингээд харахад бүгдээрээ ажилтай хөдөлмөртэй аав ээжүүд амьдрал ахуйгаа аваа явж байгаа ийм сайхан байдлыг чинь багш нар чинь хараад бүгдээрээ бахархаж байдгийг шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. За мөн одоо энд удирдажсэн даажсэн багш нарыг бид нар бас санан дуурсах ёстой. Ингээд мөр зэрэгсэж бас нэг сексэд ажиллаж исэн, гээг удирдах исэн цэсгэ багштай бас эмгэнэл илэрхийлж байна. За мөн бага ангийн манай бага ангид даажсэн багштай одоо гинтийн ажил явуулгараад бас ирч чадаагүй. Ингээд бид нар бол маш олуулаа. Тэгээд энэ болгон дээр бүгдээрээ та бүгд яг үеэрээ 2006 оныхоо төгсөлтөөрөө бие бинийгээ хүндэтгэж, бие бинийгээ хайрлаж, бие биендээ тусалж цаашдаа үргэлж им холбоотой нандин сайхан одоо үерхэлж нөхөрлөөрөө гэдгийг бас багшийн зүгээс хүсэж байна. Тэгээд та бүгдээ яг тэр сурагч яг балчир насны чинь яг тэр дүр төрхөөр одоо миний зүрх сэтгэл бүгдээрээ ингэж үлдсэн байгаа шүү. Тэр гинэн томоогүй байдлаараа өнөөдөр яг энэ 20 жил ажилласан энэ 20 жил одоо ингэж хөдөлмөрлсөн хүнийхээ төрхөөр биш. Тэр балчир насаараа байгаа шүү. Тэгээд энэ орой бүгдээрээ гал халуун цогтой өнгөрөөгөө гэдгийг хүсье. Бүгдэнд нас жаргал сайн сайхан бүхнийг хүсье ёроо. За бүгдэнд нь энэ оройн гал халуун мэндийг хүргье. За 30 жилийн өмнө 1-р ангид орж исэн хүүхдүүд маань өнөөдөр сургууль төгссөнийхөө 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм баярт өдөр болж байна. За тэгээд энд хуран цугласан нийт 1996-аас 2006 оны нийт төгсөгчдөө аз жаргал эрүүлэнх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. За та бүхэн маань багш нарынхаа зүрх сэтгэлд анх буусан дүр төрхөөрөө өнөө хүртэл хадгалагдаж байгаа. За тэгээд одоо бас биднийг үйл ажиллагаанд урьж оролцуулсан нийт шавнартаа маш төгсөгч нартаа маш их баярлалаа. За комиссийнханд бас маш их баярлалаа. Тэгээд үнэхээр одоо Бямба Лэгэрцэг багшийн хэлсэнчлэн зарим нэг хүүхдийг нэр өгч оноож танихгүй байгаа. Тэгээд уучлаарай. Тэгээд тэр байна гэвэл сайн таньнаа. Ягаад гэвэл бид нар бага ангиас айгүй олон удаа аас дуралдаан тэмцээн зохион байгуулдаг. Уул нь бол манайх бол үеэрээ уулзахад нэг тийм хүндрэлтэй биш гэж боддоо шүү дээ. Би тухайн одоо үеийнхээ нөгөө төгсөлтүүдийг бодоход
байнга ингээд нийлж юм аяадаг 7 багш 8 багштай 8 бүлэгтэй эхэлж байсан тийм ээ. Тэгээд ингээд эхлээд дараа нь 7 багштай ингээд 6 болтлоо явахдаа дандаа нийлж ингэж юм хийдэг. Бүр тэр үеийн үе үеэр нь ангиас 5 10 хүүхдүүд ингээ хооронд нь одоо ингээд тухайн цаг үеийн тийм байсан байна. За орчин үед бол мэдээж болохгүй л дээ. Уралдуулдаг. Тэгээ тийм одоо зураг ганц нэг зураг хөргөл надад үлдсэн байна лээ. Тэгээд та нартаа одоо маш их баярлалаа. Тэгээд 42 дугаар сургуулийн миний 2 дахь үеийн шавнар байгаа юм. Тэгээд одоо ч бид 42 дугаар сургуульд ажиллаж байгаа. Тэгээд 42 гэдэг энэ овогтойгоор одоо эхэлсэн. Тэгээд одоо энэ овогтойгоо явж байна да. Тэгэхээр та нар маань ч гэсэн 42 дугаар сургуулийн төгсөгч 42-оор насан туршдаа өгүүлж байгаа ийм хүмүүс байгаа. Тэгээд 42 гэдэг энэ сайхан тоог, энэ сайхан сургуулийн одоо ингээ босгоор алхасандаа маш их баярлж байна. Тэгээд та нартай ч гэсэн бас адилхан сэтгэлдтэй байгаа гэдгийг бол ойлголоо. Сая мэнчилгээнээс харахтал харагдаж байна тийм ээ. Бид нарын энд цуглаад байгаа ч гэсэн харагдаж байна. Тэгээд та бүхэндээ дахин баярлалаа. За тэгээд гондоож исэн бол бас уучлаарай. За сайн байцгаана уу? Энэ орой мэндийг бүгдээр нь хүргэе. Тэгээ 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. За ардын сургуулийн одоо алтан босхыг ороод 30 жил болж байгаа юм байна. 10 дугаар ангиан төгсөөд одоо ажил амьдралынхаа гараа гэхэлсний 20 жилийн баяр болж байгаа юм байна. Тэгээ та бүхэндээ эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээ үнэхээр зохион байгуулалт сайтай, үнэн хүний сэтгэлд нийцсэн өстой их гоё болж байна. Тэгээд зохион байгуулах комиссуудаа бас баярын мэнд хүргэе. Хамт ажиллаж исэн багш нартаа баярын мэнд хүргэе. За багш нь бол 42 дугаар сургуульд 6 жил ажилласан. Өмнө нь нэг анги 4 дугаар анги төгсгөөд дараа нь энэ нэгийн бие ангиг аваад нэг 2 дугаар ангид нь заагаад ингээ 2 3 дугаар ангид нь багш нь шилжээд явсан байгаа. 42 дугаар сургууль бол миний амьдралын 6 жил бол хамгийн гоё үе гэж би өөрөө боддог. Хамгийн залуу насндаа ажилласан. Тэгээд та бүхэндээ эрүүлийн сайн сайхан аж аргал бүхнийг хүсье өрөөе. Тэгээд эв найрамдалтай сайхан дурсамж бүтээж хүнд бол хамгийн гоё зүйл бол энэ дурсамж байдаг. Тэгээд энэ дурсамжаа бүгдээрээ ингээд энэ өдөр бүтээж агаад маш их баяртай байна. Тэгээд багшаага урьсанд маш их баярлалаа. За. Мөн өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа эдгээр шавнарынхаа урилгыг хүлээн авч өргөдөн ирсэн хүндэт багш нартаа бас баярлалаа бүгдээрээ илэрхийлцгээе. Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд амьдралын далайд хүл тавихад нь 1996 онд сургуулийнхаа хаалгыг нээгээд орж байхад нь А усгээс ахуулаад амьдралын бүхий л туршлага арга барилыг зааж өгсөн та бүхнийхээ буйнаар өнөөдөр энэ танхимд суугаа эдгээр шавнарт нь өдий зэрэгтэй явж байдаг учраас бүгдээр хамтдаа 10 секундын туршид тасралтгүйгээр алаад ашиж ачид багш нартай хүндэтгэл үзүүлцгээе. Баярлалаа та бүхэндээ. Харин одоо эрхэм ачид багш нартаа хүндэтгэл үзүүлж байгаа энэ торгон агшин дор зохион байгуулах комиссийнхныг бас урьж байна. Бид бүхний урилгыг хүлээн авч өнөөдөр цаг заваа зарцуулан хайртай шавнартайгаа хамтдаа нэгэн үдшийг ийм гайхамшигтай уур амьсгалыг бүрдүүлэн үргэлжлүүлж байгаа ачид багш нартаа шавнарынхан зүгээс хүндэтгэл үзүүлэх гэсэн юм аа. Яхан аргагүй 20 жилийн ан баяраа тэмдэглэж байгаа эрхэм хүндтэй сурагчид, эрхэмсэг ноёд хадагтай та бүхний 20 жилийн баярын хүлээн авалтын сэтгэл доглуулсан торгон агшин, оргил агшин бол яг энэ цаг мөчид тайзнаа болж байна. Бүгдээрээ хамтдаа ачид багш нартаа дахин хүндэтгэл үзүүлье. Сургуулийн босхыг анхлан орсон цагаас эхлэн А усгээс ахуулаад амьдралын бүхий л зүйлд
сургаж, зааж, зөвлөж, уурлахдаа уурлаж, уйраахтаа уйрааж, үдий зэрэгтэй ийм эх орныхоо баялаг болсон, их сургуулийнхаа бахархал болсон сурагчдыг төрөн гаруулахад ачид багш нарын маань нүр их хүч хөдөлмөр хөлс зүтгэлийн үр дүнд өнөөдөр бид хамтдаа ийм эрхэм хүмүүс болжээ. Бүгд хамтдаа ачид багш нартаа дахин талархснаа илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ. Бид бүхнийхээ урилгыг хүлээн авч шавнартайгаа хамтдаа дурсамж дүүрэн үчийг өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Хүндэтгэлийн суудалд та бүхнийг урьж байна. Энэ эрхэм хүмүүст зүрх сэтгэлийн игшиглүүлж өгөөч хэмээн зүрх сэтгэлд нь ирч хүчийг мэдрүүлж өгөөч хэмээн би дуучин Накиг та бүхний өмнө өндөтгөн урьж байна. Бүгд хамтдаа суудлаасаа босч хязгаарч мартагч амьдралынхаа гайхамшигтай дурсамжаа үргэлжлүүлцгээе. Дуучин Наки. Сайн байцгаана уу? Замын хүзүүрт хүндалдаг зүйлийг би гэвч нөхтөө хизээж буурхаараа урт замайлан тэдэд ханчуучин байж өдгөчин өжинэ хичнэнэ охараа дотэж хөлгүй нурын дунхаа найзын зэмдэл тэнэс харгави хайдурлаа үсэг мөрөдивэ харусаа адам ногне шивиклэ хамсабин тусаа интэйдэн бидний гучрусаа найзмэнэ чамд баярлалаа Хонтусан бодолтонд чимэн гонжи Ансын хоолцай бит хүснээр тулсан Ажиднын чи байхыг хасмин чамайг л хайсан Учи зүрний үнэчний хүчиг чи Өнөөдөр бид бүхний дундаас салбартаа амжилттай ажиллаж амьдарч төрлөх сургуулийнхаа анги хамт олонныхоо нэрийг өндрөөс өндөрт гаргаж яваа олон эрхмүүд байгаагаас онцлон хэдхэн нэгийг та бүхэндээ танилцуулан тэр хүмүүстээ бахархлыг түгээгээсэй гэж та бүхнээсээ хүсэж байгаа юм. 2006 онд 42 дугаар сургуулийг төгсөж байсан төгсөгч Баасан Жаргалыг бид бүхэн онцлон өнөөдрийн энэ үеийн бахархал болгон танилцуулж байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж англи монгол хэлний багшийн мэргэжлийг эзэмшсэн өнөөдөр улс их орондоо олон хэлтэй устай боловсралтай олон шавийг бэлтэж байгаа Баасан Жавда бүгдээрээ баяр хүргэн хамгийн чангаар алга хүчин цаашдын амьдралд нь аз жаргалыг хүсэн өрөөцгөөе. Үргэлжлүүлэн та бүхнийхээ өмнө та бүхэнтэй хамтдаа төгсөж байсан хишиг жаргалыгаа танилцуулж байна. Хишиг жаргал маань хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэл халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнэр одоо хүртэл ажиллан олон хүмүүсийн хөдөлмөрийн асуудлыг нь шийдэн бид бүхний бахархал болон ажиллаж амьдарч байгаа хишиг жаргалаа бүгдээрээ дахин алга ташин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон отхон жаргалыгаа энэ цаг мөчид алдаршуулж байна. Отхон жаргал маань үндэсний сур харваа гэдэг Монгол түмний бахархал болсон 93 наадмын нэгэн чимэг болсон энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан спортын мастер болон улс аймаг сумдын олон тэмцээнүүдэд төрлөх сургуулийнхаа болон анги хамт олон та бүхнийхээ алдар нэрийг гарган яваа отхон жаргалтай бүгдээрээ хамгийн чагаар алга ташин баяр хүргэе. Мөн бид бүхний бахархал болсон сэр одыгоо энэ цаг мөчид алдаршуулахыг хүссэн.
Монгол Улсын Батлан хамгаалах хүчний салбартаа амжилттай ажиллаж анги хамт олонныхоо төрлөх сургуулийнхаа цаашлаад улс их орныхоо нэрийг төв дэлхийд даяар алдаршуулж байгаа хүчний байгууллагын төлөөлөл болсон Сэроттой бүгдээ хамгийн жагаалаад ташин баяр хүргэе. Мөн энэ цаг мөчид 42 дугаар сургуулийг төгссөн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг спортын маш олон тэмцээн уралдаануудад 2006 онд төгссөн нийт төгсөгчдөө төлөөлөн амжилттай оролцож байгаа Төгс Бат ахлагчтай спортын багийн төлөөллүүдийг би одоо суулгаасаа босоосоо гэж хүсэж байна. Эдгээр эрхэм гүндтэй анги хамт олонны тань анд найз нөхөд төдийгөөс өдийг хүртэлх төрлөх сургуулийнхаа зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож 2024-өөс 2026 онуудад шилжин явах цом замун дээрээс нь шилдэг тоглогч гэх мэтээр олон тэмцээн уралдаануудад та бүхнийг тахалж байгаа хэрэг юм шүү. Төгс цаг тоглогчтой спортынхоо хамт олон талархсан илэрхийлье. Харин одоо бид бүхний дараагийн хүндэтгэл үзүүлэх хүн бол 10-ын Д ангийн сурагч мөнх төрж олноо NG Luck нэрээр алдаршиж байгаа мөнх төрж Мөгөх маань өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү баярын хүлээн авалтын урлаг уран сайхныг хариуцж байгаа. Тийм учраас энэ тайзнаас дуулагдаж та бүхнийг дөргиож та бүхнийг эрч хүчээр цэнэглэх тэр бүх уран бүтээлчдийг өнөөдрийн анги хамт олонныхоо 20 жилийн ойн уулзалтанд урьсан за мөн аялал жуулчлалын салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан байгаа мөнх төрчтэй бүгдээрээ бахархлын алга тааштай зориулцгаая. Гэх мэтчлэгээр өнөөдөр энэ тахинд сууж байгаа баярлаж байгаа хүн болгон анги хамт олноо төрлөх сургуулаа цаашлаад улс их орныхоо хөгжил үнэтэй хувь нэмрээ оруулсан тийм эрхмүүд болж төгссөөс хойш 20 жилийн өнгөрөөж байгаа учраас бүгдээрээ бие биендээ дахин бахархлын алга тааштай зориулцгаая. Баярлалаа. Тоглол, баяр хөөр, бахархал дүүрэн бид бүхний баярын цэнгэн үргэлжилсээр байна. Харин би одоо тайзнаа бас нэгэн хүндтэй эрхэм уран бүтээлчийг урах гэж байгаадаа баяртай байна. Жүжигчин дуучин Баска таныг тайзнаа хүндэтгэн мөрий. Хөнгөн чигнээ сургуулийн дуутай ижилдэн сонсогдоо Өрөөдөр хүслийн игийн харвай орчлонгийн цэхэр алсад зураасаа Сурагч маань аруухан хавра солонгос шиг насны уйхан хавра Сунтан мэстэн сургуулийн хавра Бартбен укхонобо харгизас ваги башта баярлаа бачихын бичицурда ваги башта баярлаа бачихын бичицурда Дэрдэшүү юугнэ Табуй Hey, давай, баяр мэдүүлгий. Энэ хэн насны өтөдөгий яа. Уртхан юм шиг санагдаж байсан. Гэрлийн хургаар өнгөрсөн жилүүдийн Энэ хэн насна таад мартахгүй Эрдэмийг сурлаад Аюут хатечиндэ дүүрэн баярта Иргэнэгда сухигээ Дэ сонтон мэдмэстэ Агнэстэ сухан оргол Хата
Нандин эрдмийн төлхөөр атууж ардын багштай өсрөөж өгсөн Аштын ивэс сурвал бид байна Ачи харуна Адрын вэдо падрана Омчи хайцуулна Зоо юррё Ачи Шижа Адрын вэдо Омчи хайцуулна Зоо юррё Имэсидми Одон юм ярдгүй Эхрэмэд мэгчиндээ төчөөяад Моди Хоёр сайхан Нэсчи Оси хайрын жаргал Умба Хонгор чамаага хайрлаж явъя Хата Хоёр сайхан Нэсчи Osri harin jargal umba Honger chamaga harin choya Honger chamaga harin choya Honger chamaga harin choya Hey! Төчөө тусрууны 2006 оны төгсөлтөнд анзаарлаг үсэ. Бид бүхний анги хамт олонныхоо найз нөхдөөр нэгэн үеийн төгсөлтийнхоо найз нөхдөөр бахархлын цаг маань үргэлжилсээр байна. Энэ цаг мөчид би яахын аргагүй энэ нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортороо 2006 оныхныгоо төлөөлөн амжилт гаргасан бас нэгэн эрхэм хүнийг алдаршуулах гэсэн юм. Би та бүхний дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. 2006 онд 10-ын А ангийг төгссөн Даш Дондвигаа бид яг энэ цаг мөчид бахархан түүнд бахархлын алга ташлаа зориулъя. 2004 онд спортын дэд мастер цолыг авсан цагаас хойш өнөөдрийн хүртэл хөнгөн атлетикийг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийнхөө хувь нэмрийг оруулж оролцсон тэмцээн уралдаан болгоноос медаль зулгаагаагүй цаг үе гэж түүнд байхгүй. Одоогоор түүний авсан медалийн тоо хэдийнэ 200 гарсан 2006 оны төгсөлтийнхний спортын томоохон төлөөлөл Даш Дондвитай бүгдээрээ дахин хамгийн жан гараалга дашин бахархлынхаа алдачлыг түгээцгээе. Баяртай ирж амжаагүй гадны улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа эдгээр эрхмүүдийнхаа төлөөллүүдийн мэдчилгээг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Баярлаж байгаа эрхэм ангийн андуудтай болон нэгэн үед төгссөн найз нартай зориулсан гадны улсаас ирүүлсэн мэдчилгээнд бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Сайн байцгаана уу? 10 ангийн төгсөгч Ариун Гэрэл би Швед улсаас та нартайгаа мэдчилж байна. Сургуулаа төгснөөс хойш 20 жилийн ой баярын уулзалтаа зохион байгуулад хамтдаа нэгэн сайхан нандин дурсамж бүтээж сэтгэлийн үгсээ ярилцаж баярлсан, догдолсон, инээсэн, ичингэрсэн нэгэн сайхан үдэш болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Юун төрөнд амьдралын замд хөтлөн оруулсан ачит багш нартаа ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхний амжилт бүхэнд та нарын маань сургаал шингэж зэмлэл бүх нартаа дашуурхийн шав нарн амжилттай явцгааж байна. Эрхэм хүндэт багш нартаа эрүүл энхийг хүсье. За тэгээд мэдээж хүүхэд насны минь нандин дурсамж, гинэн мөрөөдөл, гэгэн ертөнцийг хамтдаа бүтээлсэн 10 ангийн хайртай хамт олондоо болон нийт төгсөгчөддөө ойн баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Амьдралынхаа хуудсанд дурсамж нэмэн үчиг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Жаргал зовлонд үргэлж хамтдаа байдаг жаягтай пионинуудаа хайртай шүү. Сайн байцгаана уу? 10 вегийн дэгш жаргал байна. Австрали улсаас мэдчилж байна. Нийт 2006 онд төгссөн бүх төгсөгчдөө багш нартаа баярын мэнд төргий. Сайхан баярлаарай. 2006 оны төгсөлд 10 ангийн төгөө байна. Хүзээ байна. Нийт төгсөгчдөө болон ангийн багш сурах хэрэгтэй. Ойн баярын мэнд төргийа. Та бүхэн минь энэхүү өдрийг дусалж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй. За бүгдэнд нь баярын мэнд төргийа. Эдгээр төв дэлхийн цаана байгаа ч гэсэн ингээл уулзсан юм шиг гоё мэдрэмжийг өгч чадсан байх гэж бодож байна. Олон улсдаа нэгэн үеийнхаа төгсөлтийнхний бахархлан болон нэртэй төртэй хөдөлмөрлөж зүтгэж байгаа
бүх их хүмүүстээ бүгдээрээ дахин хамгийн чангаар алга ташиг. Мэдээж бүх хүмүүсээр энэ тахинд байгаа хүн болгон бие биенээрээ бахархаж байгаа бахархлын үдшин маань үргэлжилсэн. Харин одоо бүгд хамтдаа баггүй хугацаанд суусан юм чинь суудлаасаа босъё. Та бүхэнд ирж хүчийг түгээхээр өргөдөө ирсэн. Эрхэм уран бүтээлчээр зарлж байгаадаа баяртай. Дуучин Агима! Жилийн баярын мэндийг хүргэе. Үеийн өргөн жилдгүүд даашраад ирэх хамгийн сайн хүмүүст хүсье. Учирсаа хөнгөрөөцгээрэй. Линай. Хей! Хей! Баяраа. Заахыг хүмүүс дүүнээ баярын мэндийг хүргэе. Хөрөглөөр тавьчих чадаагүй мэдчихээ шүү. Мэдчихэж байгаа шүү. Баяраа. Баяраа. Хараа. Хей! Тэгээд дүүдэ хайртай шүү. Цааш тааж явах нь бас ажилт нь өндөр амжилтыг хүсье. Тэгээ 20 жилийн баяраа сайхан тэмдэглээрэй гэдэг. Бооносоор дахин нэгэн дуугаар нийлхэд шүлж байгаа шүү. Хин нэгний хайр.
За зүгээр дахил тийм сүүлийн удаа хамт дуулах уу? Бүгд хамт дуулах шүү одоо. Манай 76 TGS дугаартай өнөөдрийн 20 жилийн уулзалтанд оролцож байгаа сурагч төгсөгч та 20 жилийн уулзалтынхаа хамгийн эхний алстан болсон баяр хүргэе. Ихний хацсан тодорсон учраас хацснаа тодруулдаг ардчилсан зарчим байдаг. Тэгэхээр хамгийн ихний хацсныг хоёр дахь хацсныг бид тодруулж өгөөч гэж хүсэж байна. За ингээд 88 тэг 3 тэг 4 72 Эрдэнэ чулуун таныг өрж байна баяр хүргэе. Баярлалаа. Хацсныг тодруулж өгсөн байна баярлалаа. Хааштай ирсэн яг энэ тайзан дээр мэдэрсэн Азийн шагналын эзэн болсон энэ мэдрэмжийг өргөж ханаад явах гэсэн танд хүсье. За танд баяр хүргэе. Манай Азийн шагналыг надад өгөөрэй. Супер Азийн яг зэрэг хүч тодруулах гэж байна. Хэрэв та 20 Азийн нэг нь бол шалгааг бол танд дахин нэг боломж гарч ирлээ. За ингээд Супер Азийн шагналыг Азийг тодруулж өгнө би 10-ын дайнгийн сурагч мөнхт орж таныг тайзнаа өрье. Мөн Супер Азийн шагналыг бас юу байх бол гэж Таны ангийн найз нөхөд болон таны нэг үеийн төгсөлтийг оглон хүлээж авах Супер Азийн шагналыг танилцуулж өгөөч. За би нийт төгсөгч дундаас 2021 онд Аранга аймгийн Хотон суманд 60 цагаан гээд жуучны бааз үүсгэн байгуулсан. За халуун орчинд жуучны бааз байгаа. За тэр баазда Азтангаа 1 сая төгрөгөнд гэр бүлээр нь үнэгүй амрах эрхийн бичиг өгч байна. Манайхад үйл ажиллагаа жигдэрсэн одоо ажил эхэлсэн байгаа. За тэгэхээр Азтайгаа тодруулъя. За Азтайгаа одоо цанг дүүрээс суулгаач. Тэгэхгүй би өөрөө авчвал ангийнхаа хөтгөө авчвал бүх асуудал бол. Би өөрөө авчвал тэрийг мэдчихэж байгаа юм шиг. Энэ
яахын аргагүй супер хацны эзний дугаар юм шиг байна. Энэ дугаарыг үрд хадгалж яваарай гэж танд захиад 85 49 дугаартай таныг асууж Зэгэрдсэн хорооны минхээ үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо тахан сэмэрсэн дөрөв хоцос мен тооныхоо хүрттэйгээ аргагүй лүлдлээ сүүчийн дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хамрын өдрөөр айсхан дунда бид нөлмөстэй нар туссан гэрэлт самбарамэ юусэн сарынын тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар минь юродын харцтайгаа үнсэт хоцорлоо сүлжин дурсан хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр ансан дундаа бид nødмөстэй анхны хайрын гэгэн захтал эмээ догтлох үнэнтэйгэн сэтгэл үлдээлээ ангийн саруултай хмасан ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм сүлжин дурсамж хичээлийн дараа ангара жахан дүнсэж сүдэрт хаврын өдрөөр айсан дундаа бид nødмөстэй